Сайн байцгаана уу? Өнгөрсөн бичлэгээр би улиг бодол албатмал үйлдэлийн тухай, шинж тэмдгийнхэн тухай, онцлогооныхын тухай ярьсан болвол өнөөдрийнхөө бичлэгээр эмчилгээний тухай ярих оролно. Хамгийн ихний ярих эмчилгээний төрөл гэх юм бол exposure and ritual prevention буюу догтсон зан үйлдэлийн албатмал бодлыг зогсоох буюу сэргийлэх эмчилгээ гэж нэрлэгддэг. Догтсон зан үйлдэлийг завсарлах болон сэргийлэх үйл энэ эмчилгээний төрөлнийхэн жишээ нь гэх юм бол жишээлбэл би өглөө босоод ороо заавалчгүй 3 удаа хураадаг тийм зан үйлдэлтэй байх юм бол одоо би сэтгэл зүйчдэр очиод уулзлаа гэх юм бол одоо тэр сэргийлэх юм уу эсвэл тэр зан үйлдэлийг зогсоох арга нь яадаг вэ гэхлээр одоо өглөө босоод ороо 1 удаа хураагаад тэгээд 2 дахь удаага хураах тийм хүсэл эрмэлзэл, тийм яахын аргагүй тийм улиг бодол төрхөөс яаж сэргийлэх вэ гэдэг тийм чагсаалт гаргаж ирээд эмчтэйгээ хамт тэгж одоо prevention plan буюу сэргийлэх төлөвлөгөө гаргаж ирдэг. Улиг бодол алдмал зан үйлдэлийн 2 дахь төрлийн эмчилгээ гэх юм бол use of imaginal exposure буюу төсөөлөн бодох чадварыг ашигладаг тийм эмчилгээнүүд байдаг. Энэ нь жишээлбэл яадаг вэ гэхээр одоо жишээлбэл би сэтгэл зүйчтэй юм уу эмчтэр очиод уулзаад би өглөө болоод заавалчгүй босныхаа дараа ороо би 3 удаа маш тэгж цэвэр тэмцэргээр хураах тийм бодол төрдөг, хүсэл эрмэлзэл төрдөг. Тийм учраас би ороо заавалчгүй 3 удаа ингэж хураад гэх юм бол эмчийн өрөөнд суужгаад нүдэ анаад орон дээр буудан дээр суугаад ч юм уу эсвэл 5 тухтай газар хөвтээд нүдэ анаад одоо ингээд өглөө босч байгаагаа өөрийгөө төсөөлөөд ороо хураагаа төсөөлөөд тэгээд хамгийн анх удаа ороо хураасныхаа дараа 2 дахь удаа ороо хураахгүй байна гэж өөрийгөө төсөөлснөөр төсөөлж ингэж бодсон бодлоор одоо маргааш өглөө тэгэж тэрийг заавалжгүй биелүүлнэ гэсэн тийм төсөөлөн бодврын чадварыг эхлээд оюун ухаан суулгаж өгдөг. 3 дахь төрлийн эмчилгээ гэх юм бол gradual versus abrupt exposure гэж нэрлэгддэг. Энэ нь монголоор гэх юм бол гинтийн болон аажмаар зан үйлдэлд саад болох зан үйлдэлийг зогсоох эмчилгээ гэж нэрлэгддэг. Энэ гинтийн болон аажмаар зан үйлдэлийг зогсоох эмчилгээ маань одоо эмчилгээн дээр яаж харагдах вэ гэхлээр жишээлх юм бол би заавалчгүй 3 удаа өглөө босоод ороо хураадаг зан үйлдэлтэй, зан характертай байсан бол эмч маань надад юу гэж хэлэх вэ гэхлээр за эхлээд маргааш ингээд өглөө босохдоо заавалчгүй 2 удаа хураагаал тэгэл 3 дахь удаага төсөөлөн бодох чадвараа ашиглаад 3 дахь удаага хураасан юм шиг төсөөлөн бодох хэрэгтэй. Энэ болохоор гинтийн сюрпризаар ингээд тэр зан үйлдэлээ зогсоож байгаа гэсэн үг. Аажмаар гэдэг нь болохоор за 7 хоног жингаа би 3 удаа өглөө болгон ороо хурааж болно. Тэгээд гэхдээ 7 хоногийнхоо 8 дахь хоногт нь ч юм уу би 2 удаа хураагаа. Тэгээд 9, 10, 11 дахь хоногт нь би ганцхан удаа хураах ч юм уу тэгж аажмаар ингэж одоо тасгаад би болон оюун ухаанаа тэгж тасгаж бас ингэж хүчнийхаа шинж тэмдгийг бууруулж болно. Энэ улиг бодолд албатмал зан үйлдэлтэй энэ хүсдэгцэн эмэгтэй хүмүүс маань одоо ганцаараа энэ үйлдэлийг хийгээд ганцаараа энэ эмчилгээнд яваад ингээд ямар ч өөрийн гэр бүлийн бол найз нөхдийн тусламжгүйгээр ингээд энэ эмчилгээнд ороод ингээд амжилттай явна гэх юм бол ер нь бол ерөнхийдөө хэцүү. Тийм учраас хамт амьдардаг хүн юм уу, өрөөний хүн ч юм уу эсвэл найз нөхөд гэр бүлийн гишүүд ингээд хамт оролцоод одоо эмчилгээнд нь хамт дэмжиж эсвэл одоо тэр хүн маань тэр улиг бодол зан үйлдэлээ дахиад ингээд бүр хийх гээд тавтаадах юм бол бас одоо төсөөлөн бодох чадвартай тийм эмчилгээнийхэн төрлийн тухай санал болгоод ч юм уу эсвэл тэр одоо гинтийн болон аажмаар зогсоодог тийм зан үйлдлийн зогсоодог тийм арга заргын бас зааж өгвөл маш сайн байдаг, тусламжтай байдаг. Бичлэг болгоны маань дараас мессеж бичээд ингээд надтай бас ярилцах хүсэлтэй хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зөндөө олон хүмүүс бас над руу мессежээ зөвлөгөө авъя гэж мессеж бичдэг. Тийм болохоор та бүхэнд бас ийм асуулт байх юм бол миний Facebook дээр Цөлнөн боловсрал гэсэн хуудсан дээр маань мессеж бичээрэй. Эсвэл YouTube дээр Аригун Гамбат гэд хуудас байгаа учраас тэрнээс та бүхэн бас холбогдож болно шүү. Маш их баярлалаа.